Сайн байцгаана уу? Намайг Мөхцөрл гэдэг. Миний зорилго бол Солонгос магистрийн зэрэг хамгаалах. За гадаадад ялангуяа Солонгос суралцахыг хүсэж байгаа хүмүүст хамгийн чухал хэрэг болох зүйл бол мэдээж хэл нээдэг. Тэгэхээр ямар сургуулийн хэлний бэлтгэлийг сонгох вэ? Сургуульд олон орчин нь тажгүй вэ гэж хувьдаа маш сайн бодсны эцэст Kyungin Women's University-г сонгосон. За энэхүү сургуультай холбож өгдөг зуучлалын хөлсгөө найдвартай эйженсигээр дамжуулаад би яг одоо сургууль дээрээ ирчихсэн хичээлж байгаа. За сургууль маань том, номын сан, хичээл хийхэд тохиромжтой кафе, сүүлийн технологитой цэвэрхэн анги танхимуудтай, мөн гадна болон доторх тохиолдолд байгаль орчин хэлэх юмгүй үнэхээр гоё. Энд хэлний бэлтгэл нь зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй сурагчид ч бас суралцаж болдог. Харин үндсэн ангид нь бол арай өөр байхах гэж бодож байна. За надад хамгийн таалагдсан зүйл нь гэвэл хичээлээ ойлгомжтой заадаг туршлагатай багш нар нээсэн. Тэгээд багш нар маань сурагч нартай цаашид суралцах мэргэжил сургуулиас сонгоход хэрэгтэй заавар зөвлөгөө өгдөг. За мөн гадаад оюутнуудыг харилцаж ажилладаг монгол ажилтан бас байдаг учраас чухал баримт бичиг болон зарим зүйлс дээр ороод уулзчаад болох юм билээ. За мөн ангийнхантайгаа хамт олноороо зүгтаа ингээд нэг анги болоод одоо оюутныхаа байранда зүгтаа орж мордог учраас ер нь ганцаардна гэх одоо ойлголт байхгүй. За тэгээд ерөнхийдөө бол өглөө ирээд жим болон усан санд нүгүү явж хичээллээд өдрийн сургууль дээрээ хичээлээ үзээд засварлагаанаараа сургуулийнхаа цэцэрлэгт салхиж одоо өдрийг өнгөрүүлдэг болсон. За тэгээд энэ дээрээ сурах орчин, дотуур байр болон амьдрах зардал гээд бүгд айгүй боломжийн санагдсан. За хэрвээ таач бас Солонгос суралцахыг хүсэж байвал Монголтой халбын ёсны хуудас руу холбогдорой. За би энэ нэрсэндээ яг одоо үнэхээр баяртай байгаа. За анхаарлын тусанд баярлалаа. Амжилт хүсье.